Баяжаахөө. Ямар сайхан өдөр вэ? Гахалтай. Нөө зөв шууж иргээд. За ээж хоёр хүч. Өглөө ааваараа хөргүүлээд хасуу ээжээрээ ахуулаад нэгүүлэн атусаар ирдэг болсон 7 хоногийн. Одоохондоо ямарсан 3 өдөр атусаар ирээд 2 өдөр нь хасуу өтөр очиж авч байгаа. За сайхан тухта брейкфастаа иднэ. Инхчин 9 сарын 17-нд миний төрсөн өдрөөр дэлхийн чөлөөтийн аврах шалгаруулах тэмцээн гарч хөрлийн төлөө инхчин гээд охин барилдчихин. За мундаг тамирчинтай амжилт. Дандаа сайхан залуу хүүхдүүд тэмцээнд орж байна. Ямар сайхан гайхалтай. За хүмүүс боги танах ямар тогоо шанах ашигладаг вэ гэж ер нь асуудаг. Богийн та нартаа товчхон харуулъя гэж бодоод манайх 3 брендийн тогоо шанах хэрэгэлдэг. За эхнийх нь энэ шилэн сав буюу бүгдээрээ Visions брендийн. За энд харагдаж байна уу? Эдний брендийн дандаа шилэн тогоо шанганууд байгаа. Ерөнхийдөө шөлтөө хоолоо, ногоо, жигнэх ч юм уу шөлтөө юм хийхдээ энэ шилэн тавгуудаа илүү түлхүү ашигладаг. Энэ хайрлын тавгын жишээлбэл өндөг шарах юм бол тохиромжгүй доороо наалддаг. За миний энэ хэрэглэсэн шилэн тогоонууд ер нь ихэнх нь 10-аад жил ер нь болж байгаа. Тэгээ би нэгээр нь дандаа л Amazon-оос авч исэн. Ингээд нэг дор авахаар эдгээр манаас хөрх үнэтэй байдаг. Тэгээд ингээд нэгээр нь одоо шил өөрийнхөө одоо Christmas-ээр ч юм уу одоо тий ингээд ямар ч ингээд өөртөө зориулаад гэр бүлийнхаа одоо эрүүл мэндэд зориулаад нэгээр навсаар агаад одоо өнөөдрийн та нарын харж байгаа энэ тогоо шанга маань бүрдсэн байна. За энэ шилэн тогоо шангандаа богийн сэтгэл ханамж 100% байдаг. Хэрвээ хин нэгэн энэ шилэн тогоо шанга ямар шуухан байдгийн болоо гэвэл би худалдаж авахыг 100% санал болгоно. Тэгвэл та нар маань шөлтөө устай хоол, цай чанах, ногоо жигнэх, ногоо чанахад илүү түлхүү хэрэглэн гэж тооцоолох хэрэгтэй. За хоёр дахь брендийн тавгууд маань болохоор Hex Cladding walk-ийн хайрлын тавг, нэг том хэмжээтэй хайрлын тавг, жижиг хайрлын тавг. Эдрийг ялангуяа энэ жижиг хайрлын тавг том хоёрыгоо өглөө болгон өглөөний өндөг шарах ер нь өглөө омлет идэр хийхдээ илүү төлөвлөгөө ашигладаг. Хуурга идэр хийхдээ энэ воко ашигладаг. Цөөвөн хийхдээ бас үнэхээр тасархаа гоё олно. Манайх энийг ашиглаад бараг 3 жил болж байгаа. Costco-гоос авч исэн. Дахиад 2
хайруулын 5 г гэдэг. Ингээд арай жоохон томхон хэмжээтэй. Дахиад нэг том хэмжээтэй би тэр хоёрыг Монгол руу аавынх руугаа явуулсан юм. За энэ Hexclad-ыг ашиглаад сэтгэл ханамж 100% хэрвээ та авахыг сонирхож байвал худалдаж авахыг би санал болгоно. Манайх болохоор Costco-гоос худалдаж авч исэн. Яг онлайнаар вебсайтаас нь авахаар илүү үнэтэй байгаад яг намайг авах үед тэгээд Costco-гоос 6 илүү 7 ингээ писийн $399 авч исэн. За 3 дахь брендийн тогоо шанга маань Salad Master-ийн 3 тогоо гэх юм уу? Энэ том хэмжээтэй. Тэгээд дараагийнх нь арай жижигвтер. Тэгээд энэ электрон тогонд залгагчдаг одоо түргэн тогоо гэдэгтэй адилхан. Энд бол баг хамаг хоолой хийдэг. За энэ хоёр боол нь болохоор бүх төрлийн юм ер нь хийндэ будаага угаан, жимс ногоогоо угаан гэд. Жишээлбэл ингээд халуун юм хийгээд тагалцсан байхад гам болохоор бүр халуунаа маш удаан барьдаг. Сэтгэл ханамж 100%. Энэ Salad Master аваад нэг жил гаруй манах хэрглэж байгаа. Ер нь бол сэтгэл ханамж маш өндөр. Доошоо наалддаггүй одоо юм хуурахад ямар байдг гэхээр ер нь бол бүх тоогоо адилхан галын тохиргоо аягүй чухал байдаг. Хитрхи өндөр гал дээр одоо ингээд хоол ундаа хийвэл мэдээж ирэх түлэгдэн шүү дээ тий. Тэгээ ер нь бол галын тохиргоо аягүй чухал байдаг. Энэ Salad Master-ийн нэг онцлог нь болохоор одоо энэ хоол хийхдээ тосгүйгээр хоолоо хийх бүрэн боломжтой. Ингээд эхлээд ингээд гал дээр тавиад ингээд тоогоо нэг сайхан халааж авчаад тэгээ галыг багсгаад дээр нь ингээд жоохон ингээд ус хийгээд ингээд тоогоогоо жоохон чигтүүлж байгаа. Тэгээд хоолуудаа ингээд дээр нь хийх боломжтой байдаг. Тосгүйгээр хоол хийх бүрэн боломжтой энэ ган тоогоондоо. Тэгээд одоо эхнэрүүдийн эзэгтэй нарын бүсгүйчүүд бидний ур чадвараас шалтгаалаад тэгээ одоо галаа тохируулах байдлаас доорой шалтгаалаад хоолоо одоо эргүүл хийх үү, ямар хийх үү гэдгийг нь одоо бидний гарт байна да. За ингээд та нартай богийн хэрэгэлдэг тогоо шангуудаа товчхон танилцууллаа. Өнөөдөр ээжигийн төрсөн өдөр бид нар гарч хоол идэхээр бэлэн боллоо. It's my birthday. I only came here for the food. Yeah. За хоёр үгээ ширээ өглөө өдөр сургуулаас нь авчаад одоо бид миний төрсөн өдрийг тэмдэглэхээр гэрийн хажуу талын Red Robin явах гэж. За өдөр хамтаа явцгаая. Ямар вэ? Богийн нэг утсан. Тэгээс миний үснэр ийм урт хугацаа хараа. За яа. Суугаарай. Ээж машин байна. Суугаараа бүгдээрээ явж миний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэе. За одоо 6:30 болж байна орой. Тэгээд манай мужид маань ийм сайхан намар болж байна да. Урт дулаахан намар. Хайхан намар болж байна. За төрсөн өдрийн нэг хатагтайг харах уу байна. Өнөөдөр би ерөөсөө влог хийхгүй. Миний төрсөн өдөр юм чинь би камерны эзэн байхаар шийдлээ. Манай гурав өнөөдөр влог хийнэ. Ямар уу манайхаа? Манай гуравч би л болох юм байна. Тэгтээ Эдний нэвэнд хоёр бас влог хийн те. Яа. Hi Evan. Hi Edna. Hi Jay.
자, 시리. Jeff. Wait. Oh, can I get a round of applause? Thank you. Attention, Lacey Red Robin. I got a very special announcement to make. We got Bogey over here celebrating her 21st birthday. Can I get a round of applause? За биднээсээ хоолоо идчихэд. За манай ханган ханийг хараарай. За, төрсөн өдрийн орой хоолоо гэр бүлийнхээ хамт сайхан хав тухтай улаан орчинд зооглоод би дөрөв гарч иржээ. Ээжийнхээ манай ийшээ намрын сэрүүн рүү оржээ. Өглөө оройд нилээд сэрхэн өдөр нь халуун. Суханаа ээжийнхээ юу гэж. Okay. Oh. Эвэн чи ингэж гараа ээж бол унахаараа чи яг нүрээрээ унд гэж гараа. Эвэн. За бид дөрөв гэртээ ирээд төрсөн өдрийн кекээ дөрүүлээ үлээх гээд байж гин. 1, 2, 3. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear RJ. Happy birthday to you. Баярлалаа. Эдэн чи Монгол төрчөөдрийн думжгүй. Айн юу вэ? Айн ямар вэ? Турки. Яг үнэ. Бишээ өнөөдөр бид Сайд болж шít. яа чанга айн юу вэ? Айн Цэцэгээ тэгэлсэн. чи яа энэ өөрөө мэдэн за. Баяр. Айн чиг. Юу гоо. Сонирхдаг болон бицуга төрсөн өдрий баярын мэндийг тозагви ээжтэй хүрээ. За, нарт орчлонд нэгэн насыг нэмлээ. Гоё strawberry. Кек авсан байгаа бид дөрөв. Вау. Ямар гоё юм. Зээч. Тэрхэн хансч та. Так. Wow, yummy. Ээж нь эндээс жоохон минь айхан. Oh, this looks super good. Oh, I think I remember this cake. I ate it before, I'm pretty sure. Гоё strawberry ч гоё амттай. Zawa. 우린 서로 먼 시간으로 옷색은 더 헝거러네
хорвоо аргагүй намарагны насны ханы чамда би харатай ави асхартон уираса алин цахан амтот бора азо жаргадин гэрээ цацараса алин чамбамын ирэдэ нарны хорвоо аргагүй намарагны насны ханы чамда би харатай саххийн аргагүй яннагшин наса саннала суннаса яндам сарна сайхан нутгаар хүүтэйгэн тэвэ сарми дор буйсэн ижи нарны хорвоо аргагүй намарагны насны ханы чамда би харатай Баярлалаа. Гоё дуу. Yes. Энэ дууч хааны анххийн ер нь дуулж ард түмэнд танилцуулсан бол. Хин ахт ямар мөнгөд дуулчих юм чинь дууч. Чин одоо шүлгэнд хөрөвд орж байгаа юм биш үү? Төрийн сайрхал хөлмөрийн баатар. Айн тахны шүлгэн үгээ гайчсан талигач хүн болооч юм байна. Одоо миний мэдхийн л бүр ингээл өвөө эмээнэр дуулдаг байсан. Аав ээж нарын үеийнхэн, бит хоёрын одоо үеийнхэн, бидрээс залуу үеийнхэн тий. Хэдэн үеэрээ дуулж байна. Ямар бас сайхан даа юм аа тий. Харин үнэхээр сайхан даа. За ингээд төрсөн өдөр ерөнхийдөө бол өндөрлөж байна. Орой 9 цаг болж байна. Манай хоёр маргааш хичээлтэй. Манай хоёрын хичээл ороод одоо бид дөрвөн амьдрал ингээ ерөнхийдөө жигдрээ, жиг гурын пари мари дуусаад аваа ажиллаа энэ зунжингаа хийгээд ингээд нэг мэдгээд 9 сар талдаа орсон байна. Цаг хугацаа үнэхээр хурдан байна. Манай мужид энэ зун маш сайхан зун болсон. Одоо сайхан налгар сайхан намар болж байна. Тий. Сайхан шүү дээ. Одоо ингээл 3 сарын дараа манайха 2025 онд дуусаж 2026 онд золох нэ. Цаг хугацаа дэндүү хурдан юм аа. Үнэхээр хурдан байна. Богийн одоо яг одоо өнөөдөр наслсан насныхаа яг талын Монголд би нэрээ өнгөрсөн талын Америкт богийн төрсөн өдрөөр өнгөрсөн жил бичсэн их шүлгийг би олоод уншаад өгнө. За тэгэл та. Тэгээ. За ямар энэ тэгэж. Ширээ дээр анх 2002 оны 5 сарын 8-нд ширээ ирээд би 8 сарын 5-нд нь иржсэн 3 сарын дараа. Түрүү жил би богийн төрсөн өдөр нэг юм шүлэг бичижсэн байгаа юм аа. За хааны чанга уншаарай за. Тэгэхгүй бол жоохон цаан сонсогдож магадгүй шүү. За би энэ ханууд харахгүй маасаа. Харин тийм ээ одоо ер нь бас ингээд дэлгэц мэлгэц харахаар бас асуудал үүсэж шүү манайхаа. Чиний минь төрсөн өдөр навч унжил байдаг. Намрын өөр нэгдэгжил байдаг. Гэр чиний минь хайр тэр намрын дулаанаар байж тэгээд тэр олон навцыг хөөх тэрэн шиг салхи болж зээжийг минь хоослон сэлмээж тэнхээ өгч тэмцэн босох тулгуур минь л болдог. Чиний минь төрсөн өдөр хүний нутгийн тэнгэр нулимсарч хүүтэн бороо оржил байдаг. Гэвч чиний минь сэтгэл гэртээ үлдсэн эжимийн дайнд гэгээ татуулан сүвсэж сүүдэр газрыг сүлэн бүлээцүүлдэг. Чиний минь төрсөн өдөр манан бууж будан шаад магад бүхэн тодорхой үгүй үзэгддэг. Гэр чиний минь үзэсгэлэн гэтгэлгэж харанхуй цуулах гэрэл болдог. Сэтгэл минь гидайг
Нутгийн дайтай хүн ачааг минь нуруунд дээр минь тэнцүүлж яваа. Чамдаан би хайртай гэсэн. Бүү авьяас манаши шүлэг бичин дуу дуулна, гитар дарна. Ямар юмных нээс вэ? Нөл авьяас шүү дээ. За энэ хоёр үг онтуулъя. За тий. Бүгдээрээ сайхан амраарай. Night night. Залуу. Яа, Баяртай уулзъя. намтарыг. Баяртай.